Канада улс тавилангаа сонгосон. Ямар тавилан сонгосон бэ гэх юм бол Майк Карнеги сонголоо. Энэ ямар хүн юм бэ гэх юм бол Камала Харрис, Джо Байдентэй адилхан. Либерал нам. Ерөнхийдөө канадчууд арчсан намыг сонгосон гэсэн үг. Одоо Америкийн жишээ аваад үзэх юм бол тийм. Джо Байден, Камала Харрис. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хязгааргүй цагаачдуудыг оруулаад ирнэ гэсэн үг. Хязгааргүй хандив, хууль, хяналт, баг, хил, нефт. Тэгээ тавилан нь яг юу юм бэ гэх юм бол илүү олон цагаачдууд хууль бусаар орж ирнэ, илүү их хар тамхи, илүү их гэмт хэрэг, илүү их инээтгэх хүмүүс. За. Тэгээд Канад ягаад жижи, ягаад сүрх юм бэ гэх юм бол одоо нөгөө өмнө инээтгэхийн тухай хэдэн хоногийн өмнө видео хийжсэнтэй адилхан та хэд дунд нь хоол хийж байгаа хүмүүс байгаа юм бол одоо залгиад зажлаад дуусгаарэ. Ягаад гэх юм бол аппетит хүрэхээр бичлэг биш шүү. Окей. Гэхдээ одоохоно хоолой 50 дуусчих арай болоог байгаа. За. Тэгээ Майк Карнегийн доор ямар хүмүүс байгаа юм бэ гэх юм бол доктор Парминдер Синг, Судиб Берма, Гуратан Синг. Окей. Тэгээ цагаан эрсдэн Канад хүн харагдаж байна уу? Франц гаралтай, Англи гаралтай, Австрал байхгүй. Окей. За тэгээд ер нь бол Канада улсын тэгээ хүн амын хэдэн хувийн инээтгэх юм бэ гэх юм бол та эндээс харж болно. Одоо 3.7% инээтгэх байгаа. Энэ хизээний статистик юм бэ гэх юм бол 2021 оны статистик. Өнөөдөр хэд болсон бэ гэх юм бол 5% гараа явцсан. Okay. Indians immigrate to Canada in record numbers. За. Тэгээ жил болгон инээтгэхээс хэдэн Канад хүмүүс хэдэн инээтгэх хүмүүс Канад руу очиж байгаа юм бэ гэх юм бол жил болгон шинэ рекорд тогтоогоод явж байгаа. Өнгөрсөн жил бас шинэ рекорд. Өнөөдөр энэ жил 4 сарын байдлаар бас шинэ рекорд тогтоохоор явж байгаа. За. Тэгээд энэ Майк Карнегийн намын доор байгаа том дарга нар ийм царайтай, ийм нэртэй учраас энэ инээтгэхээс хүмүүс орж ирэхин урсгалын зогсоох уу? Зогсоохгүй. Indians те. За. Тэгээд одоо харцгаая. Иммигрантууд те инээтгэхээс 91 онд ойролцоогоор 400 мянган хүмүүс байсан. 21 оны байдлаар 1.9 сая. Тэгээ Канада улсын нийт хүн амын 5.1% болцсон. Энэ 21 оны статистик шүү. 25 оны статистик заяа 2,200,000 гараа явцсан. Одоо Улаанбаатар хот баг тэр чигтээ инээтгэх хүмүүсээр дүүрсэн гэсэн үг заяа. Тэгээ шинээр орж байгаа иммигрантуудын хэдэн хувийн инээтгэгчүүд эзэлж байгаа юм бэ гэх юм бол 23% инээтгэх. Бас Пакистан. Окей. Тэгээ одоогийн байдлаар иммигрантууд ерөөхдөө 8.3 сая хүмүүс заяа. Канада улсын хүн амын 23% ерөөхдөө Канада хүмүүс биш. Гаднаас орж ирсэн хүмүүс. Дэлхийн номер 8 одоо гадны хүмүүсийг орж ирсэн зүгээр цэвэр тоогоор процентээр ерөөсөн биш, хуваараа ерөөсөн биш заяа. Хуваараа одоо хүн амынхаа бүтцийнхаа хэдэн хувь иммигрантаараа бүрдүүлж байгаа юм бэ гэх юм бол Канада улс номер 1. Канада улс процентоор хуваараа дэлхийн хэмжээнд хамгийн их гадны хүмүүсийг импортлдог. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт, контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таа чи чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал их бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За, одоо контентээр өөрчлөлөө. Тэгээ одоо тэд нэр контент хийж байгаагийн YouTube channel-ыг харцгаая заяа. Free food in Canada for students. За, энэ даа энэгтэйчүүд. Эднэр юу хийж чаддаг юм бэ гэх юм бол ерөөхдөө нийгмийн системээ тоглох. Заяа. Заллах, өнгөө юм авах. За, эднэрт хоол хангалттай. Гэхдээ жигнэсээ хоолны хомсдол, ядуурлын төвшин орцсон байгаа хүмүүсийн хоол хүнсийг эднэр булгаад авчих. Та зүгээр ингээ үзчих заяа. YouTube ороод How to get free food in Canada гэсэн Google хайлт хийгээд үзчих заяа. Цагаан арьстай, Аз царайтай хүн нэгч байхгүй заяа. Дандаа ямар царайтай хүмүүс юм бэ гэх юм бол эднэр. Окей. За тэгээд нам нь ялсан Майк Карнегийн нам нь яллаа. Тэгээ ялалтын баяр дээр ямар зураг хэдүүлээ хамт харцгаая.
Окей. 1 2 3 4 5 6 7 8 9 10 энэ харагдахгүй. 11 12 13 14 15 16 17 энэ хүн мэдхгүй. За 17.5 тий. Нийт хэдэн хүмүүс харагдж байгаа бөөмөд ойролцоо нэг 25 хүн байж магадгүй. За дийлэх нь ямар гаралтай хүмүүс юм бэ гэх юм бол энэтхэх гаралтай хүмүүс. За энэ ямар асуудал болгож байгаа юм бэ гэх юм бол таад миний өмнөх энэтхийн тухай бичлэгүүд харсан байгаа хаа. За тэгээ хоол хүнсний салбараа эдгээр алдартай тий. А гэхдээ өнөөдөр би хоол хүнс ерөөсөө ярихгүй. Би өнөөдөр ариун цэврийг ярий. За энэгээрээ дамжуулаад би юу ярих гэдэг юм бэ гэх юм бол соёл. За улсаа цэвэрхэн байлгах уу? Улсаа хөгжүүлэх уу? Нийтийн талбай, нийтийн өмч, эргэн тойрны амьдарч байгаа хүмүүсийг боддгийм үү эсвэл ганцхан би одоо яах ёстой юм бэ? Би одоо хаана баа шейх үү боддог хүмүүс юм бэ гэх юм бол тийм. Тэгээд одоо иймэрхүү юм гарч ирэх болохоор одоо хоолоо дуусгаарай. Окей? Хоолоо залиг, хоолоо дуусга. Окей. За эхэлцгээе. За ганц удаа хоол үзүүлчих заа please. Энэ өндөг захиаллаа. Заавалчгүй гар дүрэн те. Заавалчгүй дүрх ёстой. Гэхдээ одоо болоогүй заа энэ одоо энэ өнгөний өнгө дээр анхаараарай заа ёо. Одоо сайхан цагаан шар өнгөтэй байгаа. Одоо өнгөний яа. Юу guys, энэ юу юм бэ? Энэ тос юм уу, моторын тос юм уу, хүнсний тос юм уу, оливын тос арай биш бах те. Наран цэцгний тос юм уу үгүй юм уу? Би яг сайн мэдэхгүй байна. Энэ баг нэг ачааны машинаас авсан мостны тос байж магадгүй. Хата сайхан өндөг хата. Ямар сайхан өсөд. Дамра. Авто нэг шарсан өндөг хийгээд өгч. Тэ тоглож байгаа шүү. Disgusting. За ийм мэдхүү. Үгүй. За окей. Тэгээд энэтхийн хотын төв амар заан байдаг юм аа хүмүүсээ. Тэ үгүй. Let's ruin this pristine waterfall by making a second waterfall of жуулчууд ийшээ очдөг. Ягаад ийшээ очдөг юм бэ гэх юм бол нөх хүрхээ байгаа учраас. За тэгээ энэ гадны жуулч очсон чинь хөөе энэ усны хүрх юм уу хогийн хүрх юм уу? garbage. Is this the India you want to live in? Hell yeah! Чи ийм энэтхэгт амьдар байна уу? Yeah. Garbage city India? Yeah, I don't mind, bro. You don't Fuck it, bro. Тэ надаа хамаагүй bro. Fuck it, bro. You don't mind garbage waterfall? Nah, man, throw some more. Why would you just have the color green when Well, you they- could have garbage rainbow? Ой. Тэ энэ хүүхдүүд юу хийж байна? Тэ энэ ард нь юу ямар амтан байна? Тэ энэгээр яаж алах уу? Хүнсний хордлого авахгүй ингээд. За энэ далайн ирэг дээр юу болж байна? Манай найз би өмнө нэг хэлжсэн баха. Манай найз юу авцсан байсан бэ гэх юм бол 20 жилийн өмнө ээж аав нь ой мотон дотор нуурны дэргэд амар гоё лагерын байшин авцсан байсан заяа. Тэгэд хаяа тэр усан дотор ордог ингээ хүүхдүүд нь сэлдэг ингээ завиваараа ингээ яваад загсны явдаг байсан. Одоо тэгэх боломжгүй болсон. Канад заяа. Яагаад вэ гэх юм бол энэтхүүчүүд тийшээ очоод тэр нуурны ирэг дээрээ ингэж байгаа учраас. За. Окей. За тэгээ энэ энэгтэх дотор ингэдэг юм аа. Тэгээ гадаад яваад ирэх юм бол эдгээр гайг болдог юм аа. Окей. Энэ яг Канадын Tim Hortons-ийн салбарын гадаа. Юу хийж байна? Кофений аяг сайн мэдгүй байна. Disgusting. За, Мумбайын далаа ирэг заа юу. Тэгээ хүмүүсийн хөөрхий түүгээд байна л та нэг барахгүй л тэ. Тэгээд одоо энэ хүний प्रेशर होता तो हम दौड़ के भाग के जाते हैं वहाँ नंबर थोड़ी लगाना पड़ता है ये तो समुद्र का किनारा when we feel the severe urge we just run to the beach as it's always open. Тэ? Ямар нэг байдлаар юу хүрэх юм бол бид нар зүгээр далаа ирэг рүү очоод яг их юм бол үргэлж нээлттэй. खुला हुआ आते लुंगी उठाते बैठ जाते वहाँ संडास क्लियर नहीं पब्लिक रहती है इस करके बोले За тэгээ далаа ирэхдээ дэнэ олон хүмүүс байгаа юм бол хажууд байгаа ой мод нь бас ингэ бид нар орчдөг юм аа. तो यहाँ अंदर चले आते आइए मैं आपको दिखाता हूँ कैसे हम लोग बैठते हैं Тэгээ энэ аюу бахархалтай ингэ ярьж байгаа шүү дээ. Ингээ за энэ одоо манай тэ
Манай Сүхбаатарын талбай энэ байна. Манай Чингис хааны музей энэ байна. За далаа ирэглээ явах уу гэж. कहाँ बैठते कैसे संडास करते हैं इधर आप देख सकते हैं Нөө хартаа энэ хүмүүс яатсан байна, тэнд хүмүүс яатсан байна, энд хүмүүс яатсан байна болгоомжтой алхаарай. यहाँ लोग बैठते हैं ऐसे Тэгээ нохоо. संडास है इधर देखिए Болгоомжтой бро. यहाँ भी संडास है पानी Тэгээ хаас айгу бас гинэ. जब भी उधर रहता तो हम लोग यहीं किनारे पे बैठ जाते हैं За тэгээд ингээд ус ингээд тий нөө далаагийн ус нааш цааш болдгоо штэ. Гэх юм бол бид нар эндээ ячдаг юм. За энэ хүртэл явдаг юм ба цаашаа явахгүй юу? Тий. पहले तो थोड़ा ही Тэгээ цаашаа явдаг хүмүүс загас барьж болно. Эндээс би л загас барихгүй. दूर तक जाते बाकी और मच्छी पकड़ने के Тэгээ айгу хөвчлөлтэй ингээ энийг явж шин ичсэн юм ерөөсөө аа. खेकड़ा पकड़ने के लिए लोग अंदर घुस जाते अंदर आप जाओगे पैर इतना डालोगे तो पूरा इतना चले जाओगे Заашлан бол ингээ за тэгээ ингээд могоо зогоо ингээд хортон могоо байгаа болгоомжтой और гараа. जहरीले सांप भी हैं इसमें तो दोस्त लोग रहते तो करीब करीब बैठ जाते अभी जैसे ये बैठे हैं उनसे भी करीब में बैठ जाते हम लोग Тэгээ андууттай хамт ингээд тий номер 2 хэмээр байгаа юм бол эндээ ойрхон ингээд номер 2-оор ингээд сууж болно. Тэгээ сайхан буу хаалж болно. तो यहाँ अंदर आते का मतलब अंधेरा रहता है पब्लिक दिखती नहीं टॉयलेट पेपर से बल्ब आपका टॉयलेट साफ तो होता नहीं Тэгээд бид нар тэгээ нойлын цаас угаасаа хэрэггүй. Нойлын цаас ерөөхдөө сайн цэвэрлдэггүй юм аа. Тэг яаж? ठीक है साफ होता है बॉडी साफ अपना शरीर तो साफ होता नहीं Жохон цэвэрлдэг гэхдээ чиний бие бохир और पानी से आपका क्लियर एकदम साफ और क्लीन हो जाता है тий одоо зүгээр усаараа хамаагүй найдвартай хамаагүй цэвэрхэн тий. It's nice тий. Net grass. तो क्या करते दरिया के किनारे खड्डा खोदते हैं Тий жохон нүх ухаад और खड्डे में ऑलरेडी ऑटोमेटिक पानी आ जाता है тэгээ далайн ус ороод ирчихээр угаасаа ингээд ус तो зайлж इसलिए байгаа पानी гэсэн үг लाने की шүү дээ. जरूरत हम लोग को पड़ती नहीं इसलिए ज़्यादा अपने को सहूलियत मिल जाती है और यही सहूलियत की वजह से लोग लाइन लगा के बैठ जाते हैं Тэгээ далайгийн ус угаасаа ингээ усын зайлч учраас баасыг алга болчих учраас бүх юм автоматар тийм учраас бид нар ингээд далайн ирэх дээр баах аюу дуртай. वो तो हमारा आपका बनाया हुआ प्लस ये कुदरती प्लस है वहाँ आते हैं वहाँ देखते हैं अगर पानी है तो ठीक है नहीं पानी है और खाली जगह कोई बैठा नहीं है तो अपन बैठ जाते हैं और बातें भी करते हैं बात करते हैं फिर बाहर Тэгэл ингээ буцхаас өмнө бид нар жоохон буу хаалнаа. Тэгээ чалчнаа. निकलते थोड़ा गप्पा सप्पा मारते फिर वही तंबाकू सिगरेट अपना जो भी है बात करते होते निकल जाते हैं Тэгээ гудамжны хаалны тоогоочийн ажиллагаа буцах та тий. Яа, what the fuck. Сая сандала жоохон зайлстэй. Disgusting. Окей. Яг хоо идрээ чи нэгтгэх хүмүүсийн ирээд энэ дүр ассистент биш үү? Магадгүй. А гэхдээ ингээ улсаа ийм хүмүүсээ дүүргэнэ гэдэг чинь аюултай байхгүй юу? Тэ? За окей, энэ цагаан хүн ялсан байна. Гэхдээ энэний цаана эдгээр хүмүүс байгаа. Их хэмжээгээр иймэрхүү хүмүүсийг оруулаад тэгээ өөрийнхөө улсаа тийм болгож байгаа байхгүй юу? Окей. Тиймээс энэ дээр болгоомжтой байх хэрэгтэй. Гэхдээ эднэрийг ойлгосон хүмүүс байхгүй. Одоо дахиад 5 жил иймэрхүү засгийн газар энийг явуулна. Тэгээ Канада хүмүүсийг би ерөөсөй ойлгохгүй байна. Тэ ирэх барьж байгаа хүмүүсийг улсын байхгүй болгож чинь, соёлын байхгүй болгож чинь, ажлын байрыг байхгүй болгож чинь, далайн эрэг байхгүй болгож чинь, хотын ариун цэврийг байхгүй болгож чинь. А тэгээд одоо Канадын эдийн засаг юу болно гэх юм бол хэцүүд нэ. Яагаад вэ гэх юм бол энэ гар хамгийн том түнштэй алдцаад байгаа байхгүй юу? Канад улс маань одоо Америкт алдцаад байгаа. Хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оологч, хамгийн олон ажлын байр Америкаас хамаарж байгаа. Тэгээ энэ Майк Карни бол Трампаас болж ялсан л та. А гэхдээ тий Канада улсын доллар, Канада улсын хөрөнгийн бирж, Канада улсын эдийн засаг ирэх 3 жилийн хугацаанд улам муудна. Улам хууль бусаар хүмүүсийг оруулаад ирнэ. А тэгээд Канада руу яваад далайн эрэг рүү аялнаа. Олон ийм энэтхэг хүмүүс байгаа газарт бити яваарай. Мухаа шүү. Би өөрөө энэтхэг явж үзсэн. А тэгээд ерөнхийдөө хаасайгу бохор